Хүн бүр аз жаргалыг өөр өөрийнхөөрөө мэдэрдэг. Бид өчүүхэн жижиг зүйлсээс аз жаргалыг мэдэрч болох ч өөрт байгаа зүйлсийн үн цэнийг мэдэхгүй байх нь олон. Тэгвэл эрдэмтдийн тодорхойлсноор аз жаргал гэдэг бол байгаа зүйлдээ сэтгэл хангалуун байх, зам өдөр бүр аз жаргалтай, гой сайхан байхын нэр гэжээ. Бидний мэдэрдэг аз жаргалын 50% нь генээс, 40% нь тухайн хүний зан араншингаас, харин үлдсэн 10% нь тухайн үеийн нөхцөл байдлаас шалтгаалдаг байна. Аз жаргал бол ов залтай байх чадвар бөгөөд амьдралаа хүсснээрээ удирдах боломж хэмээн үзэж болно. Аз жаргалтай байхад юу гарч дутахгүй байх, хүссэн бүхнээ авах мөнгөтэй байх, очихыг хүссэн газараа хүрэх, дэлхий дээрх сөрөг зүйлсийг харахаас татгалзах зэрэг нь ямар ч хамаагүй болдог байна. Аз жаргал гэдэг нь одоо миний амьдралаас авж байгаа нэг тийм гоё мэдрэмж, гоё болж байгаа үйл явцыг хөвдөг гэж миний хувьд боддог шүү дээ. Хайр халамж эцэг их мөнтэй бидрээ өсгөж хүмүүлж байгаа. Ажил хийж хөдөлмөрөөр биднэрт хүссэн юм авч өгч байгаа. Тэгэл тэр маань хайрлал гэж боддог би. Аз жаргал гэдэг бол гэр бүл болон найз нөхөд сургуультаа ингэж торсомж бүтээж бие бинийгаа хүндэлж ингэж ирэх байхыг аз жаргал гэж хэлдэг гэж бодож байна. Аз жаргал гэдэг нь одоо гэр бүлтэйгээ цугаж өрнөдөө хөвгчлөлтэй байх гэж бодож байна. Аз жаргал гэдэг нь бол одоо тийм жаргалтай мөч. Тэгээд хайр халамж. Бага насны хүүхдэд аз жаргал гэдэг юу юм бэ гэхээр гэр бүл, найз нөхөд, хайртай хүмүүстэйгээ хамт байх нь аз жаргал. Магадгүй өдөржингөө аав ээжигээ хүлээгээд аав ээжийн эрхийг нь бол хүүхдэд аз жаргал ахгүй юу? За гэтэл өсвөр насны хүүхдүүдэд аз жаргал гэдэг юу юм бэ гэхээр найз нөхдөдтэйгээ харилцах, нийгмийн харилцаанд өөрийгөө баталж наталж харуулах. Насан турсан хүмүүсийн хувьд бол тийм ээ аз жаргал гэдэг заавал их мөнгөтэй байж, дуртай машин авнаад, хүссэн утсаа авна гэж боддог. Энэ бол сэтгэл зүйн хувьд асар их дарамт биднэрт нийгмээс ирж байгаа зүйл. Гэтэл зүгээр л энийг бид нар тоохгүйгээр инээмсэглэхэд л аз жаргал биднэрт дээр өөрөө ирдэг байна. За аз жаргал гэдэг маань өөрөө тийм хийсвэр ойлголт байгаа тийм ээ. Аз жаргалыг бид нэр эхлээд ташаа ойлголтоос нь салгаад ойлгочихвол тэгээд аз жаргал гэдэг юм мэдэх гээд байгаа. Тэрнээс биш одоо би өнөөдөр энэ өглөө босноо аз жаргалтай байна. Тэгэхэд зарим хүмүүс нь энэ аз жаргал биш байх юм те. Зарим хүмүүс нь эрүүл болох нь аз жаргалтай, зарим нь одоо гэр бүлтэй болоо, зарим нь одоо мөнгө төрөхтэй болоо гэх тийм. Тэгэхээр аз жаргал тэр биш тэр ашаа ойлголттой эхлээд ойлголцвол одоо тэр аз жаргал гэдэг юм илүү ойлгох нь амар хэлбэр байдгийн болов уу гэж бодож байна. Ямар нэгэн зүйлэнд тарих хууртагддаг хэрэгтэй юм байна л да. Жишээлх юм бол үлслөө гэхэд тарих шууд хотоод руу үлсэх одоо програмыг явуулдаг байна. За гэтэл би уурлаа гэх юм бол ууралж байгааг тарих одоо шууд илэрхийлдэг. Гэтэл би зүгээр л ууралж байгаад бяцхан инээмсэглэх юм бол тарих аз жаргалтай байна гэсэн мэдээллийг авдаг. Аз жаргалыг хорон мөч бүрт мэдэрч чаддаг хүмүүс, мэдэрч чаддаггүй хүмүүстэй харьцуулахад илүү урт удаан насалдаг, ажил дээрээ амжилт гаргадаг гэдгийг судалгаагаар нотолсон байдаг. Тэрч бүхэл аз жаргалыг цаг мөч бүр мэдэрдэг тэдгээр хүмүүс хоолны дуршил сайтай байхаас гадна сайн унтаж амардаг гэсэн судалгаач бий. Аз жаргалаа нэмэгдүүлэхэд шин зүйл туршиж үзэх, бусдад туслах, байгаа зүйлстэй сэтгэл хангалуун байх, харилцаагаа хөгжүүлэх, сайхан бүхнээ бусадтай хуваалцах, өнөөдрөөрөө амьдрах, мэдрэмжүүдээ сайтар ашиглах, жижиг зүйлсэд ч анхаарлаа хандуулж, түүнээсээ аз жаргалыг мэдрэх, дотны хүмүүстэйгээ цагийг өнгөрөөх, ярилцах, бусдад талархлаа илэрхийлэх, дуртай зүйлдээ цаг гаргах нь маш чухал. 50 ам углан амьдрахыг хэлдэг. Өөрийн хийсэн бүтээсэн юмтай тэрнээсээ сэтгэл ханамж авч чадчихвал тэгээд тэр нь аз жаргал юм болоо даа л гэж бодож байна. За аз жаргал гэж одоо гэр бүлтэйгээ эрүүл их тэгэл байх л аз жаргалтай хамгийн сайхан. Эндээ сайхан тусалж байгаа бол нөгөө тусалсан хүндээ аз жаргалтай байх тийм ээ. Туслуулсан хүндээ ч гэсэн аз жаргалтай байх. Тэгээд ер нь нэг хүндлэх нь л аз жаргал гэсэн үг тийм арс. Одоо гэр бүлтэйгээ илүү бүтэн байх юм болоо тий. Аз жаргал гэдэг бол тэгээ манай нохойч бас манай гэр бүл тэгээд нохоотойгоо хамгийн аз жаргалтай гэдэг чинь тийм.
Тийм л байна да. Тэгээ одоо аз жаргал гэхэр ч одоо хүн болгоных л бас харилцаа илгүүлээд байгаа л үү. Миний хувьд ч гэсэн бас л гэр бүл тэгээ одоо нэг хайртай хүмүүстэйгээ л цогтой байх юм уу да аз жаргал юм уу да илгүүлдэг. Ер нь нэг зөв, эрүүл ийм сайн харилцаан дээр л тогтоодох шиг байгаа. Жишээлбэл одоо ажил дээрээ үнэхээр байгууллагын соёл сайн, зөв, тэгээ эерэг уур амьсгалтай. Одоо ажил дээрээ яваал оронгууд ингээ гоё харилцаа үүсдэг тий. Яг тийм хүмүүсийн хувьд яг ажил дээрээ юм нэг аз жаргалтай байгаад байгаа нэг тийм харагдаад байгаа байхгүй. За гэр бүлийн хувьд ч гэсэндээ адилхан. Одоо гэр бүлийнхаа хүнтэй яг анханасаа ингээл эрүүл зөв харилцаатай. Асуудал тулгуурлангууд ингээл нэг ууралж хэрэлдгээс өмнө ярилцдаг. Ямар ч тохиолдолд нэг нэгэндээ итгэдэг, дэмждэг юм зөв харилцаа байгаад байх юм бол ямар ч тэр зөв харилцаа гэдэг юм л байвал ямар ч тохиолдолд аз жаргал гэдэг юм байгаад байгаа нэг тийм ажиглагдаад байна. Бид нэр энэ тэр аз жаргалыг маргааштай төсөөлж байдаг. Маргааш тий. Би сургуулаа төгсвөл аз жаргалтай болно. Хүүхдтэй болчвол аз жаргалтай болно гэдэг. Тэгээд одоо яг тэгээ болцсон ч гэсэн тэгээд нөгөөдхөө мэдэрдэггүй. Тэгэхээр аз жаргал гэдэг маань ерөөсөө одоо яг энэ цаг юм байна л да. Магадгүй би өнөөдөр жоохон гонигтай байлаа гэхэд надад аз жаргалыг өгдөг зүйлс миний эргэн тойрон хүрээлэл дотор байдаг. Хүн болгонд энд байдаг. Зүгээр л бид нар аз жаргалыг анхаарахгүй л өнгөрдөг учраас мэдэрдэг байхгүй юу? Сошиал дээр одоо бусдын хин нэгний найз нөхдийнх нь 10 жилийнхэн ч юм уу, цуг ажиллаж исэн ч юм уу, эргэн тойрных нь хамаатан садан тэр хүмүүсийн дандаа тийм сайн сайхан байгаа зүйлийг харангуйтаа би болохгүй байгаа юм биш үү? Би ч өөр ингээд өнгөрсөн жилүүд яаж амьдэрсэн юм бэ ч гэдэг юм уу? Би энэ хүмүүстэй ч одоо хоёлаа яг ч хэцүү гэж бодоход те. Чи илүү ингээл гоё зураг тавиал, илүү аз жаргалтай аялж байгаа ч юм уу зураг тавингууд тэр хүний хувьд ингээд өөрийгөө аз жаргалгүй мэдрээд байгаа байхгүй юу? Мөнгө чухал биш ээ те. Үгүй мөнгө бол аз жаргал биш гэдэг. Мэдээж ерөнхий том утгаараа бол мөнгө аз жаргал биш. Аз жаргал чи ерөөсөө түрүүний хамгийн ихэнд хэлдэг харилцаа гэдэг юм дээр л байгаа даа. Мөн сонирхолтой туршилтууд нь таныг илүү аз жаргалтай гэгээлэг, амьдралд итгэх итгэлтэй болгож, стресс бухимдал, сэтгэл гутралыг багасгадаг. Аз жаргалын гол түлхүүр нь зөвхөн өөрийгөө анхаарах биш, бусдад анхаарал халамж тавих юм. Аз жаргал бол сэтгэл хөдлөлт юм аа. Мэдрэмж юм аа. Хүн зоригтой байх юм бол аз жаргалтай болчдөг. Аз жаргал бол тайван байдал. Хүн бүр хувиа хичээсэн зангаа хайж эргэн тойрны нэг сайн харах хэрэгтэй. Хин нэгэнд таны тусламж яг одоо хэрэгтэйч байгаа юм билүү? Уралс найзынхаа зовлон сонсч ийдгээр зөвлөгөө өгөөрэй. Зам гарах гэж чадахгүй байгаа бяцхан үрсэд хүнд ачаага дааж ядан байгаа хин нэгэнд төөч бодолж яваа гэд олон хүнд таны тус хизээ нэгэн цагт хэрэг болж л тараа. Эцэстээ хин нэгэнд аз жаргал инээмсэглэл бэлгэлнэ гэдэг нь өөрөө жинхэнэ аз жаргал билээ.